Киноны маань гол дүр Сүнги Хятад Солонгосын орон дох дээд түвшний уулзалтанд орчуулга хийж байгаагаар кино маань эхэлнэ. Сүнги хоёр улсын төлөөлөгчдийн яриаг Солонгосоос Хятад Солонгос руу хөрвүүлэн орчуулах бөгөөд Солонгосын гадаад хэргийн яамны хамгийн чадварлаг залуу ажилтнуудын нэг юм байна. Ямар сайндаа уулзалтын дараа Солонгосын гадаад хэргийн сайд түүнд биечлэн талархал хүртэл илэрхийлж байгаа л харагдана. Дараагийн уулзалтанд ороод түр завсарлага авах үеэр утсан дуурж чиний хайгаад байсан үнийг олчих шиг боллоо гэж хэлэхэд Сүнги маань шоконд орж за би одоо хочлоо гэж хэлээд ажилласаа чөлөө аван хамаг юм аваад яаран хөдлөх ба. Тэр сүүлийн 10 гаруй жил нэг л хүнийг ирэн хайж байсан ч өнөөдрийг болтол сургийг нь гаргаж чадаагүй байсан юм байна. Тэр хүний осондоо сэтгэл нь хөдлөн жолоочосоо хурдан явахыг хүсэж байх ба энэ бүхэн анаас ихсэн хэнийг хайгаад байгаа тухай одоо бүгдээрээ харцгаая. 1993 он Өмнөд Солонгосын Инчон хотын Хятад хороололд киноны маань гол дүр Досок туслах Юмбэгийн хамтаар нэгэн бүсгүй хаан явсан ч бүсгүй гэртээч ажил дээрээ ч байсангүй. Дусок маань мөнгө зээсэн хүмүүсээс өр барагдуулдаг нэлээд хэцүү ажил хийдэгч өртөө хүмүүсийг зодохын зодож айлгахын айлгаж ямартай ч өрийг нь бүрэн барагдуулдгаараа дүүрэгтэй алдартай нэг юмсанжээ. Мюнжа гих бүсгүй эднийхээс бараг 750 мянган вон зээсэн ч өгөхгүй удснаас болоод хүн нэмэгдээд бараг 1 сая гаруй вон болцсон байгаа юм байна. Энэ хүүхэн ч одоо хайшаа зүхтаачдаг байна. Баригдахгүй гэж утсан юм бах та. Гээд алхаж байтал чөтгөрийг дурсахаар гэдэг шиг Мюнжа жоох хогнод дагуулсан. Явж байгаад улаан нүрээрээ таарлаа. Тэгснэ манай хоёрыг хараад бас зүхтах гэж оролцсон ч юу гэж зүхтаалгах вэ? Мюнжагийн бяцхан охин бол мэдээж киноны маань ихэнд гарсан Сүнги. Дөнгөж 7-8 настай байсан байгаа. За хүүхэн гоо. Чиний зээсэн мөнгө хүн нэмэгдээд 1 сая болчлоо. Одоохон мөнгөө төл. Гэхэд Мюнжа манай нөхөр сайхан үед болоод мөнгө төгрөг олоход жаахан хэцүү байна. Дахиад 7 хоногийн хугацаа өгч. Би яаж игээд энэ тэндээс мөнгө олоод өгнө? Гэхэд Дусоки инээд нь үрж чи биднийг юу гэж бодоод байна? Бид нар өр барагдуулдаг хүмүүс болохоос халамжийн төвийн ажилчид биш шүү. Гээд бүсгэн толгойг нудрах гэж байгаад бяцхан Сүнгийн тухайг санаандгүй зөгчнөө. Өхөнж тэр дороо уйлж эхлэхэд гудамжинд байсан хүмүүс хүүхдтэй хүн дээрлэхээ болооч. Гэгцэргээр манай хоёр руу дайрж эхлэхэд Дусок бууж өгсөнгүй. За яах вэ? Чи дараа 7 хоногт мөнгөө төлж болно. Гэхдээ тэр хүртлээр барьцаа өгөх хэрэгтэй. Гэхэд Мюнжа надад барьцаан тавих зүйл байхгүй штэ. Гэсэн боловч Дусок өхнийг нь булааж аваад мөнгөө төлөөд өхнөө аваарай. Гээд гигэн цагаан өдрөөр Сүнгийг хүчээр булаагаад явчихд юм да. Гэхдээ явахдаа манай хүн санаа зовлтгүй, өхнийг чинь гэмтээхгүй. Харин ч сайн хараад байжээ. Гэж хэлэх ба гинэт танихгүй хүний машин цусан охин мэдээж уйлж унжээ штэ. Та намайг ээжэд маань буцаагаад өгчихөл дөө. Гэхэд Дусок за миний дүү битгий уйлаа. Ах нь чамааг яагчгүй. Ах нь муу хүн биш заа юу. Ээж нь өөрөө төллөөд бол ах нь чамааг явуулчихна. Гэж арга тухай бас гарт нь нэг корндо гатгуулчихжээ. Энэ үед юм бэ? Аха, Мюнжа өөрөө төлөхгүй бол охин нь манад амьдрах юм уу? Гэхэд за 1 сая вооны төлөө охиноо өгдөг хүн гэж хаа байсан юм? Дэми юм яриад бай. Гэж хэлэх ба манай гурав явсаар эдний дэрдэг. Дусок охиныг санаа зовлтгий. Өөрийнхөө гэртээ байгаа юм шиг л байгаарай. Гэж хэлээд бүр өөрийнхөө унтдаг өрөөнд оруулан орзасч өгнө. Манайх охиныг нэрээр нь биш барьцаа химэн дуудаж эхлэх ба охин жижигээ санан шүнжэнгөө уйлж чандаг. Энэ үед Мюнжа маань сая вон олчих гээл таньдаг хүмүүс рүүгээ залгсан боловч түүнд туслах хинч байсангүй. Дээр нэмээд энэ Мюнжа чинь Солонгос хүн биш. Хятадаас орж ирсэн хууль бус цагаач буюу бидний хэл заншснаар харалцсан юм байна л да. Гэтэл гайвуулж цагдаа нар түүнийг олоод баривчлаа л аваа явчихна. За ингээд 7 хоног өнгөрлөө. Гэтэл Мюнжа мөнгөө өгөх сүүлийн өдрөө ч ирсэнгүү. Тэдний босс урлаж тэр хүүхнээ олж хурдан мөнгө авчир. Гээд загнаад гаргахаа манай хоёр бүр гайхаж одоо ганц сая вооны төлөө охин аяад зүхтчихж байгаа юм бах та. Гээд ярилцсан ажитал Сүнги маань сэргэлэнтэн машинаас нь гараад зүхтаачна. Мань хоёр араас нь охиныг хайсан боловч ханаас ч олсонгүй. Охин ээжигээ хайн гэртээ ирсэн чи ээж нь мэдээж байхгүй. Тэгэхэр нөөрхий хөргчөнд байсан зүйлсээс идэн тэгсгээл унтаал өглөө. Харин маргааш нь Дусок маань Мюнжаг цагаачлалын албаныханд баригдан төр хоригдож байгааг нь олж мэдээд цагаачлалын албан дээр очдог. Бид охиныг нь хайж байгаа ч одоогоор олдохгүй байна гэж цагаачлалын ажилтны хэлэх ба мараг хүн гуйсаар бугаад Мюнжатай уулзаж чаднаа. Мюнжач тэр дороо охин маань яаж ийн гэж асуухад зүгээрээ чи санаа зовлтгүй гээл худлаа илээл авлаа. Мюнжа өнөө маргаашгүй Хятад руу албатан буцаагдаж буй болохоор хамаатны ахыхаа утасны дугаарыг бичиж өгөөд би Хятад руу очиод 1 сая вон ах руугаа шилжүүлье. Манай ах таны өрийг төлөөд охиныг маань авна. Та тэр хүртэл охиныг маань сайн харж хандаж байгаарай. Гэж гун охинтойгоо авахсан зураг пэйжер хоёрыг дамжуулаад өгөөрэй гэж гуйдаг. Энэ үед Сүнги маань хэрэгтэй зүйлсээ цүнхэлж аваад хотын гудамжаар ээжигээ хайн орой болтол алхнаа өрхий. Гэтэл энэ үед нээх үзлийн юм гарч ирснээр манай охиныг хүчээр хулгайлах гэж оролдоход Дусок гарч ирэн мань нөхрийг гөвшиж өрхөнө. Дусок охинд үннийг хэлж танаа ээж чинь Солонгосоос өнөөдөр явж байгаа. Чи дахиж ээжигээ харахгүй нэ
Гэж хэлэхэд Сүнгийн асгаран уйлж эхлэх ба аав ээжгүй болсон хөөрхөн охиныг харсан Дусокийн сэтгэлж өвдөж нулимсэн туслаа л явчихна. За ингээд Сүнгийн нах захыг эртэл хэсэгтээ энд байх харуулах ба манай охин маань Дусок Юмбоёр дасаж ах нартайгаа байгаа юм шиг л байдаг болж. Гэтэл нэг өдөр Сүнгийн нагцсан залгаад би маргааш очиж Сүнгийг авъя гэж хэлэх ба манай гурав бүр гадуур гарan зугаалж Сүнгийг шин даашин зүртэл авч өгөн охиноо эрхлүүлж байгаа юм шиг л байна. Маргааш нагцсандаа явхаас өмнө өөрөө хиймээр байгаа зүйл байна уу гэж асуухад дуртай дуучныхаа тоглолтыг үзмээр байна гэж авнаа. Тэгэхээр бүр тэр дуучныхын тасалбар үнэтэй байсан ч хамаагүй тоглолтыг үзүүлж кассетийн худалдаа авч өгөөд машиндаа дуугийн тавьсан явж байх ба Сүнгийн баярлснаа илэрхийлж үнсээл авч гин. Олон жил өр орогдуулж болохгүй бүтггүй юм хийж авсан түүнд энэ бүхэн дулаахан мэдрэмж төрүүлж байв. Ямар сандаа бүр Сүнгийн маань Дусокто Пак Сүмбо гэдэг нэр хөвдөө. Тэр нь Сүнгийн хамгаалагч гэсэн утгатай нэр юм байна л да. За ингээд тэр өрөөнө манай хоёр Сүнгийг гаргаж өгөн бэлүү авчран тэмдэглэх үед охин маань ягаад ч юм гунигэлж тэднийхээс явахыг хүсэхгүй байгаа мэт байв. Маргааш нь Дусок маань охиныг дагуулan нагцтай нь уулзуулахаар автобусны вокзал дээр ирэн охинд ээжийнх нь пэйжрийг өгөөд хэрэг болвол ах руугаа илээрэй. Гэснээ охин зориулаад хөгжим тоглоулагч авсан байхыг хараад Сүнгийн маань ч бөөн баяр. Энэ үед Сүнгийн нагц болох Чойг гэгчдгээд ирсэн боловч охин маань түүнээс нэгэлж ирэхэж би энэ ахыг өмнө нь харж байгаагүй юм байна. Гэхэд Чой аргагүй штэ. Чи ч нэ жоохон байсан юм чинь гэж хэлээд ээжийнх нь нүр болох нэг севоныг бэлнээр өгж охиныг дагуулсан явлаа. Сүнгийг явуулсныхаа дараа Дусок маань дуугаа ураан нэг л унжгар угааг анзаарсан юм бэ. Та Сүнгийг санаад байвал зүгээр залгаач дээ. Гэхэд үгүй би урд жоохон ядарснаас өөр юм байхгүй. Гиссэн боловч тун удалгүй охин руу залгацсан л зогсож байна. Гэтэл Чой утсаа автгүй. Тэгэхээр та хоёр дажгүй явж очсон уу? Боломжтой бол Сүнгийг яриулаад өгөөрэй гэж дуут мессеж үлдээлээ. Гэртээ арай дахиад залгсан боловч бас л утсаа автгүй шүү. Нэг л сэжигтэй санагдаад байсан тул манай хүн мань Чойгийн гэрээ аягийг олж аваад уулзахаар очноо. Гэтэл мань нөхөр шал согтой явж байна. Охин хаана байна? Яагаад утсаа авахгүй байгаа гэж асуухад би охиныг баян айлд үргүүлцэн. Санаа зовлтгүй. Гэхэд манай хүний дургуй үрч мань нөхрийг заамдаж аваад юу гинэ? Хинд өгсөн гинэ навш минь. Аль үннээ л этх. Гэхэд сандарж мэдгүй. Би бусан хотын шөнийн клубд ажилладаг нэг хүн зарчихсан гэж авдیں۔ Да. Энэ нөхөр охиныг нь харж хандна гэж ээжээс нь сар болгон мөнгө авч байгаач охиныг нь танихгүй хүн зарсныг сонссон Дусокийн дургуй үрж нөхрийг нүүр нүдгүй зодож орхилоо. Дөрсөлгдөн нэг бүсгүй шартцсан сэрснэ. Аль бус. Гэхэд Сүнгийн охин маань ус барьсан ирж байх бөгөөд энэ бүсгүй охиныг маань худалдан авч гэрийнхээ хамаг хар бор ажлыг хийлгэж байгаа юм байна л да. Гэрийн тоос шороог арчиж баарны архины шилнүүдийг хураан 0 хүртэл цэвэрлэн энэ жижигхэн биетэй агцсан ачааг үүрж байсан ч урдах ажлаа хийгээл яваал өнөрхий. Баарны бүсгүүчүүдийн нүдийг хариулж байгаад Дусокийн дугаар руу залгсан боловч зоосоор ажилдаг утас болохоор дуудлага хийж чадсангүй. Нэг өрөө согтуу нөхөр бүсгүй дурлан стакана хан руу савтал хагарсан шил охины хацсанд шигдээд орчдیں۔ Да. Охиныг эмнэлэг рүү авч явахын оронд шигдсэн шилийг нь авснаа шархыг нь уруулын будгаар будан далдалтж байх шиг. Бас л хүний мэсгүй л хөкөн бололтой. Гэтэл Дусок руу дуудлага эртэл Сүнгийн уйлдсан залгаж байдаг шүү. Аха та намайг ирээд аваарай. Энд намайг өвтгсөн хурдан ирээд аваач дээ. Гэд уйлж байтал баарны бүсгүүчүүд түүнийг харснаа утсыг нь салгаал хаялаа. Дусок саяны дуудлагаарсан дугаарыг хайсаар угаад бусаанд байх жижигхэн баар гэдгийг олж мэдэн Юмбэг дагуулаа яваа очиход баарны хаалгыг төвчсөн. Охин маань уйлсан байхыг харсан Дусокийн дотор гал дүрсгийгээл явчихна. Хаалгыг нь зохион ахлаад Сүнгийг тэрж аваад ах нь одоо ирсэн санаа зовлтгүй гэж тавьчруулаад Сүнгийг худалдаж авсан бүсгүйг багалзуурдан чам шиг новшоос болж энэ хүүхэд хар дурсамжтай болчлоо гэж хэлээд охиныг худалдаж авсан мөнгийг нь би маргааш төлчихье гэд явхаа машинаа зарж Сүнгийн төлбөрийг барагдуулнаа. За тэгээд Сүнгийг сургуульд оруулахаар шийдээ яваа очтол Сүнгийг солонгосын иргэн биш тул сургуульд авах боломжгүй гэд бахаар нь манай хүн аль биесээр өргөн авч байж Сүнгийг солонгосын иргэншилтэд болгож баг сургуулийн 1-р ангид оруулдаг. За ингээд охин маань Дусок Юмбэ хоёртой хөгжилтөөхөн хамт амьдарч эхлэх ба анхныхаа шалгалтанд 100 авч хоёр ахыгаа баярлуулнаа. Дусок Юмбэ хоёр хоёулаа охины хичээл сургалтанд нь их анхаарч цаг хугацаа өнгөрөх тусам охин маань улам том болон одоо ахлах сургуулийн төгсөх ангийн том сурагч болжээ. Сүнгийн сургуулаа төгсөөд хятад хэлний орчуулагчаар суралцахаар шийдэн шалгалтандаа бэлдээд орой тарахад Дусок маань моциклтойгоо ирсэн охиноо сонлон аз жаргалтай байхыг Сүнгийн ээж Минжа олон жилийн дараа өөрийн биеэр харан охины аз жаргалтай амьдарч байгаад баярлан уулзах гэж байснаа бодлоо өөрчилдөг. Энэ бүх явдлаас хэдэн жилийн дараа Сүнгийн маань бүр том охин болж их сургуулийн төгсөх ангид оржээ. Гэтэл нэг өрөө Сүнгийн маань ирнэ гэсэн цагтаа ирэхгүй байгаад Дусок санаан зовж янз бүрийн юм болцсон байх үедээ
Гээд сууж байтал хонхон дуугарч байна. Хаалга талтал нэг залуу сүмийг үрцэн гэрлүүн оруулах ба энэхэд ангийнхнараа уулзаад нилээ уусан боловч сүмий маань тасраад унцсан гинэ. Мань хоёр ч тэр дөрөв энэ залууг байцаан юун залуу юм? Сүмийтэй нэг анги юм уу? Гихцэргээр асууж шалгаахад мань залуу ердөөсөө хар буруу санаагүй цайлган сайн хүү байхыг олж мэдэн санаа намраал явчихна. Гэтэл энэ үед сүмийгийн эмээг хятаас залган өхний ээж хүнд өвчнөр өвчилж би нилээ муу байгаа тухай таагүй мэдээд дуулган амьд байгаа дээр нь өхнийг нь авчирж ээжтэй нь уулзуулах хүсэлтэй байгаагаа хэлсний дагуу манай хүн сүмийг дагуулan хятадын нилээн жижигхэн тосгон дэрлээ. Ингээд сүмий маань 20 гаруй жил уулзаагүй ээжтэйгээ эцэст нэг юм уулзан халуун дотноор тэврэлдэн уйлцгаана. Минжа өхнийг нь харж хандаж ийм сайн хүн болгосон тусаагт баярлан манай хоёр жаал ярилцгаа. Минжа маань хорт хавдраар өвдөн эцсийн шатандаа орж өнөө маргаашгүй болцсон байгаа юм байна л да. Тэгснэ Дусокоос нэгэн гуйлдгуулсан нь сүмийг аавтай нь уулзуулах байлаа. Уул нь хамгийн анх тарахтаа нөхөр нь өнгөрцөн гэд байсан штэ. Тухайн үед айгаад худлаа хэлснээс биш аав нь одоо хүртэл Солонгост байдгийн гинэ. Минжагийн сүүлийн гуйлт нь учир манай хүн өхнийг заавал аавтай нь уулзуулахаа түүнд амладаг. Манай хоёр Солонгостоо буцаж ирсний дараа сүмий маань Дусокийн гутлыг хартал улан нэлэгдээд авах юмгүй болсныг харан түүнд шинэ гутал авч өгөхөөр нууцаар үйлдвэрт цагийн ажил хийж эхэлдэг. Дусок маань ч хүргэлтийн ажлын охин маань нөгөө талд үйлдвэрт бори бөксөлгүй ажиллан шинэ гутлынхаа мөнгийг цуглуулж чаднаа. Энэ Дусок охины аавыг тэндээс ирэн сурж явах үед үе толгоо нэргээд сонирн байсан ч тоосонгүй. Хасаагүй байсны эцэст хаягийг нь олж аваачлаа эхнэр хүүхдтэй болсон охиноо тоглоулан жаргалтай байхыг нь хардаг. Гэсэн хэдий ч Минжа дамсан амлалтаа биелүүлж сүмийг төрсөн эцэгтэй нь уулзуулнаа. Олон жил харилцааг байсан аав охин хоёр эцэст нэг уулзан ярилцаж байхыг харсан Дусокийн дотор охины алдаж буй аав шиг мэдрэмж төрөн гунигтайхан гэрлүүгээ буцаан хардаг. Харих замдаа Дусок Юмбэтэй хэдэн жил сөөжүү хон авах. Охиныг төрсөн аавтай нь уулзуулсныг сонссон Юмбэ ахтаа андаж та чинь яаж байгаа юм бэ? Насаар хадгалсан мөнгөө зарцуулж өдөө том болтол нь өсөгчөөд охиноо тэгээд өгөөд явуулчих байгаа юм уу? Гэх үед Дусокийн дотор нэг л сонирн болж сүмийн өр дээр нь дахиж ирэх болов уу? Дахиж аав охин хоёр шиг байж чадах болов уу? Гэсэн бодол түүний толгойд эргэлдэж байлаа. За ингээд гэлүүг яваартал сүмий залгаж байна. Аава, та намайг яагаад орхиод явчихваа? Гэж хэлэхэд манай хүний сэтгэл хөдлөөл явчихна. Энэ олон жилийн дараа анх удаа аав гэж дуудсанд нь баярлсан Дусок. Миний охин яасан? Автайгаа уулзаад дууссан юм уу? Гэхэд тийм ээ. Нөгөө рестораныхаа гадаа байна. Та намайг ирээд авчих уу? Гэхээр нь аав гэж дуудуулсандаа баярлсан Дусок маань тэр дөрөө охиныхоо сонсох дуртай өгчмийг сонсон. Мотоциклэндээ суун охиноо очиж авахар хөдлөнө. Ингээд баяртай гэгч нь явж байтал толгоо нэргэж нүд нь харанхуулаад моциклтойгоо зам дээр осолдож орхихон тэр. Энэ эцсийн аавыгаа шүнжэнгөө хүлээсэн боловч тэр өдрөөс хойш автагаа дахин уулзаж чадаагүй бөгөөд дөрсшилжин орчин цагт ирлээ. Киноны ихэнд сүмийн рүү ярьсан хүн бол Юмбэ байсан бөгөөд энэ хоёр сүүлийн 10 жилийн туршид хотын байж болох хамгаал газраар Дусокийг ирсэн боловч олж чадаагүй өдийг хүржилдээ. Гэхдээ Юмбэ Дусок гэсэн нэртэй өвчтөн жижиг хотын эмнэлэгт байна. Гэсэн тухай олж сонсоод манай хоёр яаран эмнэлэг дээр ирж байгаа нь. Гэтэл энэ Дусок нь шаал өөр хүн байсныг хараад Юмбэ бараг бууж өгөх шахсан ч сүмийн аавыгаа заавал олно гэсэн итгэлтэй байв. Манай хоёр эмнэлгээс гараа явж байхдаа хуучны сурчлагын самбар харах үеэр 93 онд авда Парксонбо гэдэг нэрээр өгч байснаа гэнэт санан цагдаагийн газар очиод Дусок биш Парксонбо гэдэг нэрээр хайлгахад сэтгцэн эмнэлэгт тэм нэртэй хүн хэвдэж байгааг хэлдэг. Манай хоёр тэр дөрөө сэтгцэн эмнэлэгт очин захиралтай нь уулзахад 10 гаруй жилийн өмнө харвалт өгж мотоциклийн осолд орсон өвчтөн ирсэн тухай айлхва тэр юу ч ярьдаггүй ч дэвтэр дээр өдөр бүр нэг зүйлэл давтан бичээд байдаг. Гэт харуулхад Парксонбо буюу өөрийнхөө очийг барьцаа буюу сүмийг өхөрдөн дууддаг байсан очоо өдөр болгон бичдэг байж л дээ өөрхий. Үүнийг харсан манай хоёр ч хайж байгаа хүн мөн байна. Гэдгийг тэр дөрөө мэдэн асгартлаа уйлаал явчихна. За ингээд эцэст нь түүний байгаа өрөөлөө оруулахад ах маань цонхширтэн сууж байх бөгөөд манай хоёрыг огтхонч тандгүй. Юмбэ тэр дөрөө уйлж аха би байна шүү дээ. Юмбэ байна. Та энэ олон жил энд байсан юм уу? Гэх зэрэгээр уулахад сүмий аваа би байна. Охин нь байна. Гэхэд ах маань ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй шүү. Аваа би таны бяцхан барьцаа байна шүү дээ. Гэж хэлэх үед барьцаа гэдэг хожийг нь сонссон Дусок охиндөө өгж байсан өгжмөө гаргаж ирэн харуулах ба охин нь ч уйлж аваа та намайг өдий том болтол өсгсөн. Одоо би таныг харж амгаална гэж хэлээд 10 жилийн өмнө аавдаа бэлгэлэх гээд өгч чадаагүй гутлаа гарган өмсөлөх гэж байхдаа өмснийхэн тэндээс нэг дэвтэр оллоо шүү. Хартал банкны хадгаламжийн дэвтэр байх бөгөөд сүмий зориулаад айл олон жилийн өмнөөс сар болгон мөнгө хадгалж байсныг олж мэддэг. Өөрийнх нь гутал илэгдэж эрүүл мэнд нь муудсан ч
Өөрийгөө иш тавин хүний хүүхэд гэж бодолгүй. Охиныхоо ирээдүйн төлөө чадхаараа л зүтгэж байсныг ойлгосон Сүнги аавыгаа тэрэн асгаран уйлж байгаа нь үнэхээр сэтгэл өвдмөр. Дүрсэлэгдэн хэдэн жилийн дараа Сүнги маань хурмаа ээж байгаа харагдах бөгөөд Юмбэ, Догсон хоёр охиныхоо урманд хүндэт зочноор орохва. Сүнги хайр таваар хөдлөлөн алхах үед хурмын урдан даяар нэжгэр алга ташилт болно. Яг энэ үед охиных нь багын дурсамж тусаагт бодогдсон тэр хоёр хам өргөний эргээр тайван гэгч нь алхаж байснаа санан дурсамжууд нь баг багаар орж ирж байгаа бололтой шүү. Олон жилийн дараа охиноо таньж Сүнги миний охин гэж дуудахад Сүнги маань ч сэтгэл нь хөдлөөл явчихна. Тэр хэдэн охиныг анх барьцаа болгон авч байсан ч эцэст нь өөрийн бүхий л амьдралаа зориулан ав хүний хараар хайрлан мундаг бүсгүй болгон өсгөжээ. За энэ хүрээд энэ удаагийн кино товчлол маань дуусаж байна. Дараагийн дугаараараа иргэн уулзцгаая guys.